Сэргэлт хэнд хэрэгтэй вэ? Сүнслэг байдал нь хүрсэн Бурхны хүмүүст сэргэлт зориулагдсан. Сэргэлт ирвэл бидний сэтгэл Бурхан хамт байгааг илүү мэдэрч, Бурхныг цоо шинээр хайрлаж, гим нүглийг үзэн ядаж, үгийг нь үлсгэлэн хүн шиг хүсэмжилдэг. Dale Peisenfeld Jr. Сэргэлт ирэхэд дараах 8 үр дүн гарах болно. 1. Сэргэлт анхны хайрыг сэргээдэг. Сэргэлт ирэхэд нэгэн цагт Бурхны төлөө шатаж байсан хайр маань дахин асдаг. 2. Сэргэлт Бурхны үг, залбирал, магтаал, дуулууртай байдлыг ирмэлзэх хандлагатай болгодог. Бурхантай дотн болох тусам биднийг цалхаагаад байгаа эдгээр зүйлс баяр хөөр болж хувирдаг. 3. Сэргэлт зөрчилдөөнийг шийдвэрлэдэг. Бурханы нэгүслийн улмаас бид даруусаж, нүгэлт зан хандлага хүлээн зөвшөөрч, сэтгэлийг маань шархлуулсан хүмүүсийг уучлж, гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйдаг. Бурхантай болон бусад хүнтэй эвлэрнэ гэдэг нь жинхэнэ сэргэлтийн нэг шинж юм. 4. Сэргэлт дурсан гэр бүлийг барьж босгодог. Салхын даваан дээр байгаа эсвэл гаднаа сайхан харагдагч сэтгэл хүрсэн гэр бүлийг та мэдхүү. Тэгвэл сэргэлт ирсэн бол ирээдүйгүй харилцаа гэж. Сэргэлт гомдол хорсол, айдас хүйдэс, сэтгэл зовнилыг зайлуулдаг. 4 жилийн турш зөвлөгөө өгөөд нэмэр болоогүй охины минь амьдрал 4 хоногийн дотор өөрчлөгдөхийг бид нүдэрээ харлаа. Үгэнд ордоггүй, замбраагүй өсвөр насны охиноо өөрчлөгдөж байгааг харсан эцэг эх хоёр ингэж ярьж байсан юм. Сэргэлт ирэхэд ийм л зүйл болдог. Тэр охин бусад гомдож, хорсдог байснаа хичнээн буруу болохыг ойлгож ухаарсан байна. Хүмүүсээс авсан сэтгэлийн шархнаасаа болоод зөрүүд тэрслүү болсон охин үнэн байдлаа ухаарч, бурууга хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээснээр гомдол хорслоос ангижирчээ. 6. Сэргэлт сэтгэлийг сэргээдэг. Та байнгын дарамт шаналл донд амьдарч байна уу? Сэтгэлийн амгалан олохын тулд ханддаг зүйлстэй танд туслахгүй, сэтгэлийн дарамтыг үгүй хийж чадахгүй байгааг та мэдэрч байсан уу? Үлс 3:19-д хэлсэнчлэн сэргээх цаг эзнээс ирдэг билээ. Сэргэлтийн талаар ямар үнэн зөв хэлээвэ? Бурхан биднийг өөрийн оршихуй руу дууддаг. Зөвхөн тэнд л бид жинхэнэ амралтыг олж чадна. 7. Сэргэлт бодол санааг шинжилдэг. Сэргэлтийг хүртсэн хүний бодол санаанд Бурхан гол байрыг эзэлдэг. Сэргэлтийг авбал бид өөрсдийн хязгаарлагдмал үзэл бодлоор бус, харин Бурханы үзэл бодлоор нөхцөл байдлыг харж эхэлдэг. Сэргэлт амьдралыг өөрчилдөг. Нэгэн итгэгч сэргэлтийг тодорхойлохдоо Бурханыг зохих байр сууринд нь залж, амьдралынхаа эзэн болгож, Бурханд бууж өгөх явдал юм гэсэн байдаг. Сэргэлт ирэхэд бид хуучин зуршлуудаасаа салж шинэ хөвшилтэй болдог. Сэргэлт ирэхэд уур унтууцал, цөхрөл үгүй болж амар тайван итгэл найдвар төрдөг. Бусдыг уучлах сэтгэл бас дүүрдэг. Сэргэлт нь зүгээр л нэг сэтгэл хөдлөл биш, харин Бурханд бууж өгөх явдал юм.